тэрийг аваад бүгдийг авчруулсан гэж санал л. Гэтэ энэ чинь номын бусад номын дээр өөрөөдөө зарагч байгаасаа 20%-аар амьдралтай идэх гэсэн шүү. Тэр ер нь бол яг 3 ном авлаа гэж бодоход одоо 4 ном авлаа гэж бодоход ингээд яг бараг л нэг номын юм багцсан. Би Муракамигийн 1084 тэгээд нэг өнгөхгүй Тазаки Цукуру гэдэг тийм номууд уншсан. Тэгээд энэ ч болохоор бусад номын төлөөр дээр нэг харагдаад байгаа тийм номууд байж байгаа. Энд болохоор миний уншаагүй Эмсхүй Ерс, Норвегийн ой, тэгээд радио гэдэг ийм гурван ном байна. Би болохоор энэ Норвегийн ой гэж бодож байна. Би тэгэхээр ер нь бол Монголын түүхийг нэлээд дээр үеийн түүхүүдийг ингээд нэлээд яг ингээд сонирхож эхэлсэн. Тэгээд ер нь бол нөгөө нэг түүхээ мэдгүй хүн ойд төрсэн сармагчаа айдаг гэдэг шиг одоо яг түүхээ мэдэх хэрэгтэй тэгэж боддог болохоор Баабар гой нүүл суудал гэдэг монголчуудын одоо түүхийг номыг авахар шийдсэн. Тэгээд ойрын үед болохоор яг хамгийн анх яаж эхэлсэн бэ гэхээр их хэдэн Чингис хааны баг хуу тулын цор ганц ухаан татан сорхтаан тэгээд дараа нь болохоор одоо өгөөдөө хааны одоо ач хайдуу хааны одоо яг бүх гүнж гэдгээрээ алдартай хотол цагаан гүнж гэд тэр гүнжийн одоо 1-2 дугаар битийг дараа нь болохоор элбэг нэгүсгч хааны цор ганц ихэн одоо самар хатны тухай номыг тус уншаад байгаа. Одоогоор одоо энэ 4 номыг уншаад тэгэл надад ер нь нэлийн таалагдал тэгэл яагаад ингээд мэдхгүй ингээд бүр мэдхгүй байх чинь жоохон тийм Монголынхаа угаасаа бүр дэлхийд тэр үедээ нэртэй байсан тийм улсын түүхийгээ мэдхгүй байна гэдэг бол гадаад бодлож баг биднээс илүү надаас илүү сайн мэдчихэж магадгүй гэд жоохон ичсгээд ч юм уу тэгээд ер нь бол судалж эхэлж байгаа. Чи үлгэрийн номнууд байгаа юм байна. Тэг юуны дүндээ үлгэрийн ном байх шүү. Аюулаараа дүүгийн дуртай тоглоом болон дүү маань тоглоомоор дандаа тоглодог. Хүүхэлтэй пароро бамрш гэж хөөрхөн тоглоомод дүүд байгаа. Баарбигаа унтаж туулайгаа тэрээр дэцэн дүмэн зав багтай харин дүү маань сургуульд ороод хаяа тоглоомод нөө тоглох болжээ. Яа яг үе шүү. Хөөрхөн юм бэ. Өгөөгийн байшин өндөр өнгөл гэвэл бор чанал тоос уур чаварсан том байшин байж таа. Энэ гоё юм шүү гэж харъя. Сколын зураг. Юуны нэг иймэрхүү ном байсан чинь ямар сонирхолтой юм шиг. Энэ араа. Гэж авчих уу? Тэгэл данийг авъя. Наад чи өмнө нь гэдэг юм. 19 байсан. Тийм биш нэ. Тэгвэл энийг авчий дөө. Энэ араа юу? Боксчдад маш их бэлтгэл хэрэгтэй. Хичээгэж хийж дасгалжуулагч авдуулахад боксчдын уур хүч илүү хүчтэй зөгтөв. Тэгэхээр дасгалжуулагч баярлалаа гэнэ. Йой. Би араа ийм номод авсан. Энэ болохоор миний авсан Норвегийн ой байна. Тэгээд нэмээд зүс бороноор хатах дуу гэдэг юм хоогийн номыг авсан байгаа. За би болохоор сайн хэлэлцлэн Баабар гой нүүл суудал гэдэг монголчуудын түүхэн ном. Тэгээд одоо бас энэ зурагтай ингээд газрын зураг гэдэртэйгээ байж байгаа энэ Хятадны түүхийн атлас гэдэг энэ номыг авсан. Энэ болохоор Хятадны ном, түүхийн ном гэ Хятад Монголын түүхийн номнуудыг авсан. Монголын түүхийг яагаад мэдэх ёстой вэ гэхээр одоо Монголын түүхийг мэдэхгүй хүн одоо дэлхийн түүхийн 200-аас 300 жилийн түүхийг мэдэхгүйтэй адилхан ер нь бол Хятадын түүхийг мэдчих ёстой гэж үзсэн учраас би авсан. За тэгээд хажуугаар нь дүүдээ бас ном авсан байгаа. Тэгэхээр манай дүүгийн сонирхол тийм сайн мэддэхгүй байгаа. Тэгээд өөрөө болохоор шатар тоглоол, хөл бөмбөг тоглоол, тэгээд лагарын TSM-с тоглоо. Тэгээд болохоор ийм ном аваад гцэн. Угаасаа хөдөлгөөтэй болохоор. Тэгээд ер нь бол шатар ч бас ер нь бол хамгийн сайн тархины спорт гэж явдаг. Тэгээд спортын тухай ном авсан байгаа. Бас өөртөө уншнаа. 20% хямдалтай гэхлээр ийм олон ном авчлаа. Ном авснаа аз жаргалтай болчихдаг шүү. За ингээд номын баяр дээр уулзцгаая.
хүүхдийн номууд байдаг. Одоо хүүхдийн баяр асгаж байгаа. Тэгээд гар ирнэ. Тэгээд хүүхдийн номнууд зөндөлөөр төрөлхөж байгаа юм. Тэгээд хүүхдийн баяраар хүүхдүүдтэй одоо ном хурдж аваад ирээ. Энэ марка фотоос марка фото зүгээр яа. Ясно, ямхан юм.